Сонсголын бэрхшээл чинь харагдахгүй учраас зүгээр л харахад хүүхд тийм тэр хүүхдийг сонсдоггүй хүүхд гэж олж мэдгүй. Үндэсний статистикийн ороор гарсан тоогоор бол 200,000 гаруй хүн сонсголын бэрхшээлтэй байна гэж бол Монголын Тэгэхээр сүүлийн үеийн судалгаанууд дээр бол сонсгол бууралт нь тэнэгрэлт үүрэгдэг. Сэтгэл готролт үүрэгдэг тий. За ганцаардалт үүрэгдэг. За өсвөр насны хүүхдүүд дээр одоо гадуурхах тий одоо бусдад нөгөө дээрлэхтэй бас нэг шалтгаан болж байгаа. Яг хөө ингээд нөгөө бидний одоогийн амьдарч байгаа орчин бол хит завгүй дууны бохирдол ихтэй орчинд амьдарч байгаа байхгүй тий. Тийм учраас нөгөө тэрнээсээ одоо ядардаг. Тэрнээс шалтгаалж одоо энэ дуу шуугнаас шалтгаалсан сонсгол бууралт үүсэж байгаа байхгүй. Хэрвээ та бүхэн анзаарч байгаа л өнөөдөр гудамжаар зүрэн өнгөрч байгаа хүмүүсийн жихвч зүүсэн нь жихвч зүгээгүй байгаа хүмүүсээс хамаагүй олон анзаарэгдэж байгаа. Энэ мэдээж техник технологийн дэвшилтэй холбоотой. Гэхдээ байнгын жихвчний хэрэглээ бидний сонсголт хэрхэн нөлөөлж байгаа бол гэдэг нь чухал асуудал болсон байх гэж бодож байна. За дэх үед бол нас өндөр хүмүүсийн хувьд чихэн хатуурах сонсголт нь муудах зэрэг зүйлс анзаарэгддэг байсан. За гэхдээ одоо л чих хатуурах сонсгол муудах явдал нэлийн залуучсан төлөвтэй ажиглагдаж байна. За энэ талаар би өнөөдөр мэргэжлийн эмчээс тодруулах болно. Хэрвээ та чихвчний хэрэглээтэй бол энэ ярианд анхаарлаа хандуулаарай. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би студидтэй их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чих хамар хоолой мэс заслын тасгийн эмч Саруулыг өрсөн байгаа. За хоёулаа өнөөдөр нэлээд бас тулгамдаад байгаа дээрээс нь сонирхолтой байх юм сэдвэр ярилцъя гэж бодсон. За юуны өмнө хоёлаа чихний ерөнхий бүтцийн талаар тайлбарлаад эхэлчих юм бол дараа нь сонсголт гарч байгаа өөрчлөлт за түүний эмчилгээ ч юм уу те энэ талаар ярихад үзэгчид маань илүү ойлгомжтой болох байх гэж бодож байна. Тэгэхээр чих маань ер нь өөрөө ямар бүтцтэй байдэ, ямар үүрэгтэйгээр ажилтдаг хэрэгтэй юм бэ? За чих маань бол нарийн нийлмэл бүтцтэй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний одоо мэдрэхүүн нэг хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө бол сонсголын анализаторын захын хэсэг гэж бол явдаг байна. Өөрөөр хэлбэл сонсоход оролцдог гэсэн үг. За энэ маань сонсоход оролцоо сонсголын төв рүү одоо дууг дамжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. За нарийн нийлмэл бүтцтэй гэж хэллээ. Тэгэхээр гадна чих, дунд чих, дотор чих гэсэн хэсгүүдээс бол тогтноос. За бид бүгдийг харж байгаа хэсэг бол гадна хэсэг ба. Гадна чих ба. Гадна чих маань бол чихний дэлбээ, за гадна чихний сувг буюу одоо арт иргэдийн нэр энгийн хэлдгээр чихний нүх гэхээс бол тогтно. За дунд чих маань болохоор сонсголын яснууд, хингэргэн хайлас, хингэргэн хүндий, за сонсголын гуурс гэсэн хэсгүүдээс бас тогтож байна. За хөхлөх сэртэн агаарт хүндийнүүдээс бас тогтноо. За дотор чих гэдэг нь нэлээд нарийн нийлмэл бүтцтэй хэсэг байгаа. Энэ хэсэг маань болохоор дун хэлбэртэй дунгийн бүтэц болоод энэ нь болохоор сонсголын яг сонсох мэдрэмжийг бол одоо их хариуцдаг хэсэг. За мөн тал 3 цагрыг буюу одоо тэнцвэрийг хариуцдаг юм хэсгүүдээс тогтдгоо гэсэн үг. Тэгэхээр дуу маань өөрөө яах вэ гэхээр гадна чихний дэлбэгээр цуглуулгадаад за нүхээрээ дамжаад сувгаараа дамжаад хингэргэн альсыг хэлбэлцүүлээ сонсголын яснууд хөвж одоо хэлбэлцэж хөдлөө. За цаана дотор чихэнд байгаа дунд дотор байгаа шингэнийг хэлбэлцүүлээ. Цаашаа сонсголын мэдрэлээр дамжаад одоо сонсголын төв буюу их тархинд хүрдэг гэсэн үг. Тэгээд энэ нарийн нийлмэл одоо биофизикийн механизм, физиологийн механизмаар бид бүхэн сонсдог ахны. Тэгэхээр энэ чих маань одоо бидний бас нэг хамгийн чухал одоо мэдрэхүй эрхтэн мэдээллийг авдаг, танин мэдхэд хамгийн чухал оролцоотой юм эрхтэн байгаа. Маш нарийн бүтцтэй дээр маш нарийн бүтцтэй хэсэг болгоно бол одоо яг задлаад үзэх юм бол нэлээд нарийн бүтцтэй хэрэгтэй байгаа. Та хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Нэраа хүүхдүүдийг ер нь төрснийхэн дараа харааг нь хэрхэн шалгадаг тухай би өмнө яг танай эмч Шамсиятай ярилцчихсан. Сонсгол нь одоо зүгээр байна гэдгийг одоо шууд дуу чимээ хүлээж авах чадамжтай байна гэдгийг бас шалгадаг ямар нэг арга байдаг уу? Тэгэхээр арга бол байгаа. Шинжлэх ухаанд одоо 60 оны төгсгөл 70 оны ихээс бол одоо нэраа юм сонсголыг тийм нэраа үед нь бол хүүхдийн сонсголыг шалгаж болох юм байна гэд эрдэмтэд бол одоо миний саяхан ярьсан дотор чихний үйл ажиллагааг шалгаж болох юм байна гэд анхны одоо
орлогыг хийгээд за энэ амжилттай болоод дунд чихний одоо сормослог эсүүдийн үйл ажиллагааг шалгах арга аппаратурыг бол гаргасан. Энэ дээр үндэслээд нейрон сонсголын скрининг буюу одоо эрт илрүүлгийн аргыг бол нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр бол нейрон үед нь бид нэр багжийн шинжилгээний аргаар тухайн хүүхдийн одоо сонсгол бууралт болоод төрөлхийн дүлийг илрүүлэх боломжтой гэсэн үг. За мөн гэхдээ сонсголын бууралт болоо сонсголын бэрхшээл нүр харагддаг бэрхшээл биш. Шууд хараад за энэ хүүхд сонсохгүй байна, энэ хүн сонсдгүй юм байна гэж бол хэлж чадахгүй. Тэгэхээр ямар нэгэн шинж тэмдэг байх ёстой. Дээр нь шинж тэмдэггүй байгаа нейрон үед нь бол одоо багжийн аргаар нейрон хүүхдэд ямар ч өвдөл зовиоргүй, гайш нөлөө авахгүй, тэ хуурдан эдийн засгийн өндөр үр ашиг өгөх боломжтой энэ аргаар одоо илрүүлж болдог. Өөрөөр хэлбэл эрт илрүүлэх гэдэг нь өөрөө цаашаа онцлогын хэмжлэгэнд маш чухал гэдэг. Яг одоо тэр аргыг ашиглахгүйгээр зүгээр хүүхдийг ер нь хэдэн настайгаас нь ч юм уу хэвийн сонсч ин гэдгийг эцэг эхчүүд өөрөө ажиглаж мэдэх боломжтой байдаг вэ? Тэгэхээр бол ургийн 32-7 хоногтой дээр бол одоо миний дээр ярьсны нарийн чихний бүтцүүд маань бол хөгжөөд дууссан байдаг. Үүсэл нь тавь бүрэн одоо хөгжсөн байд бүтцийн хувьд гэсэн. Хөгжсөн байх хэрэгтэй юм байна. Бүтцийн хувьд тийм. Цаашаа энэ маань яах вэ гэхээр нөгөө үйл ажиллагаа хотлоод хөгжих хэвээр. Сонсгол маань өөрөө хөгжих хэвээр байхгүй. Тэгэхээр дөнгөж төрсөн хүүхэд маань хүүхдийн сонсгол хэвэн байх хэвээр гэсэн үг. Тийм. Тэгэхээр тухайн хүүхдэд дуу чимээнд хариу үзүүлэх одоо бие махбодын хариу уруулаад байж болно. Одоо рефлекс гэж байна тийм. Тэгэхээр тийм чанга одоо дөнгөж төрсөн нейрон хүүхдэд бол урд нь багжийн арга нэвтрээгүй байхад тийм ээ бид нар бол дэлхийн нийтэд Монгол улс ч гэсэн мори рефлекс гэж шалгаж үздэг гэсэн. Тэгэхээр дөнгөж төрсөн нейрон хүүхдийг одоо 50 унтж яхад нь 60-70 децибелийн чимээ гаргана. Энэ болохоор алгаад чанга ташна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн маань одоо цохих анивчин, амьсгал зүрхний тоо гэсэн, гар хөдлөн саруулцсан одоо энэ шинжүүдийг үндэслэж одоо их нөө сонсох шинжийг үлддэг. Гэхдээ бол одоо анагаахын хүчцэн сонсголын скрининг дэлхийд дахин нэвтрээд олон жил болсон. За Монгол улсад 12 оноос хойш их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эхлэж хийгдээд үе шаттайгаар нийслэл хот за орон нутгийн 8 аймгийг одоогоор хамруулаа явж байгаа. Тэгэхээр яг амарч газраа төрсний дараах 24-өөс 72 цагт одоо шалгах бүрэн боломжтой. Хэрэг үнэхээр боломжгүй байгаа тохиолдолд одоо саяын дуу чимээнд өгөх хариу үйлдэлүүдийг үнэлэх байдлаар мэдж олно гэсэн үг. Тантай харилцах гад сонсгол чихний тухай ингээд мэдээлэл уншаад судалсан чинь сормослог эсийн тухай нэлээд дурдсан байсан. Сормослог эсийг гэмтээхгүй байх нь чухал гэсэн тийм хэд хэдэн нийтлэг болж харсан л да. Тэгээд энэ сормослог эс гэдэг нь өөрөө яг юу юм сонсголт чихэн дотор бүтцэд тийм чухал хэсэг байдаг юм болов уу? Сормослог эсүүд нь болохоор чихний дуун дотор байгаа корти эрхтэн гэж байдаг. Одоо яг л энэ сонсголын бүхий л одоо нарийн процессыг одоо хариуцж идэг эсүүд гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ маань бол гадна сормослог, дотн сормослог эсүүд гэж бас хуваагддаг. За энэ бол мэдрэлийн эсүүд юм аа. Тэгэхээр энэ маань бол мэдрэлийн эсийн ер нь онцлог нь өөрөө бол нөгөө ямар нэгэн гэмтэлд орсны дараа бол нөхөн сэргээгдэх боломж их багтаа. Өөрөөр хэлбэл шинээр үүсэх нь их бага гэсэн үг байхгүй. Бараг үүсдэггүй гэж хэлж байна. Тэгэхээр нөгөө сормослог эсүүд гэмтчүүл асуудалтай гэж яриад байгаа нь бол үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гэмтэл нь эргэх боломжгүй байх боломжтой гэсэн үг. Одоо төрөлхийн дүүлий ч юм уу сонсгол бууралтыг дуу хүлээж авах хэлбэрийн сонсгол бууралтууд нь сормослог эсүүдийн тоо цөөхөн байх ч юм уу, гэмтэл ч юм уу тий. За эсвэл одоо үйл ажиллагаанд доголдолтой байдаг ч юм уу ингээ олон шилт ер нь эдгээр эсүүдтэй холбоотойгоор тийм үсэж байгаа байхгүй юу. Тэгмүү тэр эсүүдийг нөхөн сэргээч гэхээр одоогоор бол бас анагаахын нөхөн сэргээж чадахгүй байхгүй. Одоо шинээр үүсгэж тийм ээ. Тэгэхээр энэ маань бол гэмтчүүл эргэс ирэх боломжгүй. Учираас л одоо хамгаалах нь хамгийн чухал байгаа. Сонсголын бэрхшээлтэй болдог, дуу чимээ сонсож чадахгүй болдог ямар үүсэх шалтгаан тохиолдлууд байдгийг бас танаас тодруулмаар байна л да. За мэдээж төрөлхийн бас сонсголгүй хүмүүс төрж байгаа хаа дээрээс нь олдмол ч юм уу те асуулт гэмтлээс шалтгаалсан ч юм уу иймэрхүү шалтгаанууд байгаа болов уу гэж бодож байна. Тийм таны хэлж байгааг зөв төрөлхийн байгаа. Олдмол гэж одоо өнцөө хоёр хуваагдчихэв. За төрөлхийн нь бол дотроо бас удамшлын шалтгаантай, удамслын бус шалтгаантай. Удамшлаг гэсэн үг тийм. Тэгэхээр тодорхой одоо сонсгол бууруулдаг генийн
одоо генүүд тогтоогдсон. Тэгэхээр тухайн генүүд удамших тохиолдолд одоо гэр бүлийн гишүүдэд сонсгол бууралт үүсэх тийм магадлал байдаг. За хөвчлэн бол одоо анагаахын хэллэгээр бол аутосон доминант гэдэг эсвэл рецессив ингээд дамгаалах уу дамгаалах уу гэдэг байдлаараас удамшдаг гэсэн. Гэхдээ одоо төрөлхийн сонсгол бууралтай төрж байгаа эсвэл дүлий төрж байгаа хүүхдүүд 95% эрүүл эцэг эхээс төрдөг. Өөрөөр хэлбэл удамшлын шалтгаан нь бол дунджаар нэг 50-аас 70% онцлогдох боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр сонсгол бууралтай дүлээрэлтэй хүн гэдэг нь заавал нэг тийм удамштай тий эсвэл нэг дүлий эцэг эхээс ч юм уу ингээд дүлий хөх төрдөг гэсэн ойлголт байж болохгүй. Тийм энийг бол одоо 95% эрүүл эцэгээс төрдөг учраас тохиолдол нь одоо 1000 эрүүл нь яраад 1-2 хүүхэд одоо хүнд хэлбэрийн буюу огт сонсголгүй бас төрдөг. Тийм учраас энэ эрт үед нь нөгөө няраа үед нь илрүүлж авах нь айгүй чухал байдаг байхгүй эндээс үсэлдэг гэсэн. За хүний амьдралын яг ингээ үе шатуудад бол энэ сонсгол бууруулах шалтгаанууд байдаг. Өөрөөр хэлбэл одоо төрхөөс өмнө тий ураг байхад гэж. За ураг байхад бас сонсгол бууруулах шалтгаанууд байж болдог. Энд нь юу гэхээр их жирэмсэн бахта урагт хоруу чанартай юм халдварууд байдаг. Энэ халдваруудараас өвдөх. За одоо тухайн ээжийн бас биеийн онцлог суур өвчнүүдээс бас нөлөөлж болно. За урагт өөртнөөс одоо хавсарсан хам шинжүүд байвал бас сайхан ураг байх үеэсээ сонсголын асуудал үүсч болно гэсэн. За дараа нь төрөх үед бас үүсч болно. Төрөх үед одоо хүнд тухайн хүүхдийн ураг маань одоо хүнд бүтэлттэй төрөхтэй. За төрлөг одоо эрсдэлтэй явагдах ч юм уу энэ тохиолдолдод бас сайхан хүчил төрөгчийн тутамжлаас болоод сонсгол бууралтаас үүсч болдог. Нөгөө мэдрэлийн хэсэд маань гэмтэж чинь гэсэн үг байхгүй хүчил төрөгчийн тутамдал байдалд гэсэн үг. За дараа нь болохоор төрсний дараах гэж байна. Төрсний дараах бас зарим нэраа хүүхдүүдэд тий тодорхой шалтгаануудын улмаас байж болно. Нэраа эмгэг шаардлагатай явагддаг. Одоо нөгөө тийм шаардлагат ингээл манай өгч харав юм гэж шаарлаад байна тий. Тэгэхээр нөгөө физиологийн шаардлагат маань гэж байгаа штэ тий 14 хоног дотроо одоо явагдах тэр шаардлагатыг биш одоо яг нь тэрнээс хэвийн бусаар өндөр хэмжээгээр билирубин цуснд ихсэх. За тэр нь цаашаа эмгэгшил үүсэх энэ байдалтаас нөгөө сонсголын эсүүд маань гинцэнтэй холбоотойгоор сонсгол буурчилдаг гэсэн. За төрсний дараа бас нэг элбэг тохиолддог зүйл маань юу гэхээр халдвар төвшингүүд бага насны хүүхдүүдийн тий одоо салхин цэцэг гахаа автор улаанууд гэх мэтчлэн одоо ч юм байна. За дээр нь нэлээд элбэг тохиолддог 0-5 насны хүүхдүүд тохиолддог эмгэг бол дунд чихний өрөсөлт өвчнүүд гэдэг. Тэгэхээр дунд чих гадна дунд дотор чих гэсэн шүү дээ тий. Тэгэхээр дунд чих маань нөгөө ард иргэд хамгийн сайн мэддэг хингэрэн хальстай хэсэг тий. Тэгэхээр хингэрэн улаацсан хингэрэн цоорцсон хингэрнийх нь ард шингэнтэй гэсэн манай хүүхдээ энэ маань өөрөө дунд чихний өрөсөлттэй холбоотойгоор сонсголоос буурдаг гэсэн. За дараа нь өсвөр нас руу болоод ирлээ тий. За өсвөр нас дундаа ингээд ороод ирэхээр хүүхдийн осол гэмтэлтэй холбоотойгоор одоо толгойн гэмтэл байж болж юм чамархан ясны гэмтэлтэй холбоотойгоор сонсгол буурдаг. Тэг гэмтлийн шалтгаантай. За бактерийн энгийн гаралтай одоо менингит гэж байна тийм менингитийн хүндрэл байдлаараас сонсгол буурч болно. За сүүлийн үед энэ техник технологи их хөгжсөнтэй холбоотойгоор дуу чимээний шалтгаасан сонсгол бууралт ялангуяа одоо энэ чихвчний технологийн хит хэрэглээ тэг зохисгүй хэрэглэнээс хамаарат хүүхд залуусд бол тодорхой хэмжээний давтамжууд дээр одоо сонсгол буурч байгаа. Тийм энэ бол дэлхийн нийтээрээ ер нь төвөмлөө өнөх 20 жилээсээ одоо харьцуулах юм бол 30% нэмэгдсэн баг тоо үзүүлэлттэй байгаа. Ер нь дэлхий дээр бол одоогоор 95.1 сая хүүхэд ямар нэгэн хэлбэрийн ямар нэгэн зэргийн сонсгол бууралтай байгаа. За энэ дээр бас нэг энэ дээр анхаарад одоо арга хэмжээ авах гол зүйл юу вэ нөхөр хэрвээ нийгмийн зөв зохистой нийгмийн эрүүл мэндийн зөв зохистой арга хэмжээ бодлогыг авч хэрэгжүүлж чадвал энэ хүүхдийн сонсгол бууралт үүсгээд байгаа шалтгааны 60%-ийг урьдчилан сэргийлж боломжтой. Тийм. За дараа нь хүний амьдрал чинь ингээ явна бид нар одоо эдэр нас тийм одоо ахмад нас руугаа ингээ 60-аас дээш наснд бол насжилттай холбоотойгоор угаасаа байгалийн жамаараа одоо нөгөө сонсголын эсүүд маань тоон багсан тий за суур өвчнүүд байна ингээ олон шалтгаанууд сонсгол буурч эхэлдэг. Энэ маань гэхдээ айжим удаан гэж үүсдэг гэсэн үг. Тэгэхээр юм байх нь за дээр нь бас тодорхой одоо ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүстээс сонсгол буурна.
Яг тэгэхээр дуу чимээтэй шуугиантай орчинд байнга ажилладаг мэргэжлийн онцлогоор шалтгаалсан эрсдэлтэй орчинд ажилладаг хүмүүстээ сайхан сонсгол борч болно гэсэн. Тийм. За тэгээд ер нь бид одоо ард иргэд ингээл за нэг тайнууд төвчлээ томоо тост гэлт ингэж байгаа боловч томоогийн вирусын дараа тий зарим нэг вирусын халдваруудын дараа бас дуун чих өрсдөг сонсгол эсвэл дуун чих биш дотор чих өрсөж бас сонсгол буурдаг. За энэ дээр бас нэг ард иргэд анхаарчих нэг зүйл юу гэхээр гинт бас сонсгол борчулдаг. Гинтийн сонсгол бууралт гэж байдаг. Энэ маань бол яг хуу тийм элбэг биш ч гэсэн насан туршид нэлээд элбэг тохиолддог. Шалтгаан тодорхойгүй байж болдог. Их хөвчлэн вирусын халдварын дараа хит ачаал тий. За яг хуу тархинд одоо ямар нэгэн сонсголын мэдрэлтэй холбоотой эмгэгтэй холбоотойгоор бас үүсч болно. Гинт сонсгол бүрдэх гэсэн үг. Одоо би хэвийн сонсголтой байснаа мэдж байгаа. Гинт борсон тий. За ийм тохиолдолд бол харин яралтай 24-с 72 цагт одоо эмнэлэгт хандаж эмчилгээ эхлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр магадгүй та өнөхөр сонсголчин зүгээр яжгаад гинт борсон бол ихвчлэн нэг талтай байдаг. Яралтай эмч тандаараа, чихэмрлэн эмч, сонсголын эмч тандаараа гэж бас энэ дэлгэнтэй. Монгол улсын хэмжээнд яг одоо тэдэн иргэний тэдэн сонсголын бэрхшээлтэй байна гэдэг ч юм уу. Тийм наривчлсан судалгаа байдаг болов уу? Судалгаанууд бол байгаа. Тийм. Гэхдээ бол энийг бол нэг тархалтын судалгаа тий. Яг ингээд бас бүрэн гүйцэд бол бас хийгдэгөө ингээ хэсэгчилсэн байдлаар тий одоо тийм хүүхдүүдээс тэдэн насны хүүхдийн дунд сурагчдын дунд нэраа хүүхдийн дундах гэх тий. За гадна чихний хүчлийн тархалт хэд байна гэд одоо бидний багш нарын болон мэргэжил нэгт эмч нарын судалгаанууд бол байдаг. Тийм ер нь бол үндэсний статистикийн ороор гарсан тоогоор бол 200,000 гаруй хүн сонсголын бэрхшээлтэй байна гэж бол Монголд байдаг тийм. За 2019-с 21 онд хийгдсэн нэран скрининг эмчилгээ онцлогооны одоо энэ хамталтын тархалтын судалгаанд бол Монгол хүүхдүүд бол 1000 хүүхдүүд бол нэг 2 хүүхэд бол сонсгол бууралт хүн одоо ямар нэгэн хэлбэрийн сонсгол 2.3% тохиолдолд бол сонсгол буур тохиолж байна гэж бол судалгааны үр дүн гарсан байна. Яг хөө ингээд нөгөө бидний одоогийн амьдарч байгаа орчин бол хит завгүй дууны бохирдол ихтэй орчинд амьдарч байгаа байхгүй тийм учраас нөгөө тэрнээсээ одоо ядардаг тэрнээс шалтгаалж одоо энэ дууж шуугнаас шалтгаалсан сонсгол бууралт үүсэж байгаа байхгүй тэр тохиолдолд яаж яах вэ гэхээр за яг энэ суурьшлийн процесд болоод зам талбай, авто зам тий одоо сургуулийн бүсэд жишээл баримтлах стандартууд баг шүү дээ дууны хүчин. Тэгэхээр тэр стандартаа барьчвал биднэрт ийм нэг шаардлага гарахгүй гэсэн үг байхгүй тий. Тэгээ стандартаа барих хэрэгтэй. Тэгээ дууны бохирдол бол агаарын бохирдолтой адилхан бас Улаанбаатар хотод нэлээд өндөр явагддаг. Тэгээ хүний эрүүл мэндэд бас өрөөр нөлөөлдөг. Чихвчтэй холбоотойгоор би танаас яг тодруулмаар байна л да. За бид нэр ингээд чихвч зүгээд дуу хөгжим сонсож байгаа үед бидний яг чихэн дотор юу болж идэг юм бол тэ мэдээж тэр дууг ингээд амжуулаад тархинд ингээд очоод зад бид нар тэнцэнээс авах мэдрэмжээ авч байгаа хэл та. Гэтэл нэг удаан хугацаагаар ингээд чанга дуу сонсох үед одоо тэр үйл явц бидний сонсгол бууралтанд яг ямар арга замаар нөлөөлж гэмтээдэг юм бол. Тэгэхээр энд бол нэг юм бол хоёр зүйл байгаа юм л та. Нэг нь бол хугацаа байгаа. Нэг нь бол дууны хүч байгаа. Тэгэхээр чинь нэг удаад нэг чанга сонсох бол тийм ээ нөгөө дотор чихийн дагаа сонсголын эсүүдийг чинь яах нь үл айлаг ингээд одоо нугалдаг ч юм уу те ингээд намраад ээж идэг эсүүдийг чинь яах нь чанга дууны нөлөөгөөр баг зэрэг нөгөөтг нь ингээд нудраг жоохон гэмтдэг ч юм уу ингэдэг те гэтэл нөгөө дууны чимээ чинь чанга байгаад тэгээд тогтмол байгаад удаан хугацаагаар гадайл нөгөө эсүүд чинь бүр яах нь гэмтэн гэсэн үг. Тэгээ сэрэхгүй. Тэгээ энэ нь болохоор юу хэлээд байна вэ гэхээр чанга дуу чимээнд удаан байх тусмаа л энэ эрсдэлд ороод байна. Эсүүдээ улам гэмтээгээд байна. Тэгээд эргэн сэрэх боломжгүй болоод байна гэсэн үг байхгүй. Тийм тэрнээс биш энэ дээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол 60-60-ын дүрмийг бол гаргасан байдаг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр сонсож байгаа дуу чимээнийхээ хүчийг 60%-аас нь төхөөрөмжийнхаа 60%-аас нь битгий хэтрүүлээч. За хоёрт нь нэг удаа сонсохдоо 60 минутаас битгий хэтрүүлээч. За 60 минут сонсчлоо дараа нь 60 минутын завсарлага аваач. Ингэж хэрэглээч гэж. Тэгэхээр бид нар техник технологи хөгжсөн байгаа үед
одоо чихвч хэрэглэж болохгүй, тийхгүй гэж болохгүй байгаа байхгүй юу. За тэгээ сүүлийн үеийн ухаалаг утаснууд ч өөрсдөө дууныхаа хүчийг намсгадаг. Одоо тийм бас тохиргоотой болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг бас ашиглахад боломжтой гэсэн. Энэ дээр бас нэг зүйл нь юу гэхээр гадаад орчинд болоод дуу шуугаантай одоо ийм зааланд ч байд юм ингээд тоглолт ингээд замын хөдөлгөөнд оролцохдоо жишээлбэл чихвч зүчээ харагдаад байгаа байхгүй тий. Гэтэл нөгөө тэнд чинь байгаа чимээ нь өөрийнх нь арын чимээ одоо байгаа чимээ нь бол 70-80 децибел байгаа шүү дээ зам дээр. Дунджаар 70 децибел 75. Тэнгүүд тэрнээс чинь давж сонсох хэрэгтэй болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл автобусын залуучууд ингээд бүгдээр чихвчтэй тий. Бид яг хажууд нь зогсон ингээд гадна талаас нь сонсогдно дуу юу сонсож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр нөгөө автобусны замын хөдөлгөөний орчны суугныг давахын тулд тэрийг 80 децибел дээр сонсож байгаа байхгүй. Тэгээд тэр чинь удаан хугацаанд тэгээд тогтмол болоод ирэхээр л энэ гэмтэл үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ойлгочвол манай залуучууд бол бас одоо сонсголоо амгаах боломжтой гэсэн байхгүй. Тэгээд энэ дээр болохоор ингээл жоох юм хийсвэр юм шиг санагдаад идэв гэж модөө ингээл би чихв зүгээр л байгаа шүү дээ. Тэгэл буурс юм байхгүй л шүү дээ гэж болно. Гэтэл яах вэ? Тэр юун дээр мэдэгддэг вэ гэхээр чихэн шуугч эхэлдэг. Тайм бах үедээ шуугч эхэлнэ тий. За тэгснэ юм нарийн шингэнсэн юм шуугдаг аавнууд, шийг суугдаг аавнууд гэж бид нэр иш чэйцээ ч юм уу. Юм өндөр давтамжийг муу сонсч эхэлдэг байхгүй. Тэгэнгүүт 3 дахь шинж нь юу гэхээр юм шуугаантай орчинд бид нар чинь ингээд хоёр чихний сонсголтой бидний сонсгол чинь маш өндөр одоо дуу чимээ хүлээж авах чадамжтай шүү дээ. Шууган дотор хүмүүс яриаг ялгаж сонсох чадвартай. Гэтэл нөгөө өндөр давтамжин дээр ингээс муу сонсоод ирэхээр ялгаж чаддаг. Хүмүүс ингээ зэрэг яриа шуугантай орчинд ялахтай молч. Юу яг нэг юм сонсцсон гэхдээ юу гэж яг ялгаж сонсохгүй гэсэн. Тэгэхээр ийм завирууд гарч эхэлдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ шууганаас шалтгаалсан сонсгол бууралтын үед хамгийн эхлээ сонсгол бууралт бол өндөр давтамж буюу 4000 Гц-с эхлээл буурч эхэлдэг. Сонсголын эмчилгээг л 4000 дээр буурч эхэлжээл за шуугаанд хүртсэн үү тий шуугаантай орчинд ажилтгүй чихвч хэрэглэдэг гэж асуудаг гэсэн. Тэгэхээр энэ гол юм нь хүч хугацаа тэгээ давтамж ах юм шиг. Одоогоор ингээд бидний хэрэгжилж байгаа харахад нэг хоёр төрлийн чихвч байгаад байна л да. Нөгөө дотор нь ингээд оруулдаг энэ жижиг чихвчнүүд байгаад байгаа. Эсвэл ингээд гадуур нь ингээд зүүждэг том чихвч байгаад байгаа. Энэ хоёр хоорондоо тэр сонсгол нөлөөлөх нь өөр байдаг уу? Эсвэл зүгээр ялгаагүй л чихвч юм чинь адилхан хэмжээтэйгээр нөлөөлдөг болов. Өөр нь ялгаатай. Тий. Ялгааных нь хувьд бол яг ер нь ингээл чихвчин бас технологи юм чи айгүй нарийн хөгжсөн маа шүү дээ. Одоо зарим чихвчүүчин бол өөрөө бүр ингээд дуу муугаа намсгадаг бас байгаа шүү дээ. За тэнгуү тэн дээр ийм л ялгаа байгаа. Юу гэхээр бид нар дууг яаж сонсох вэ гэхээр ингээд талбайт тий. Ингээд талбайд байгаа дууг агаараар дамжуулаад, ясаар дамжуулаад агаараар ихээр чинь чихний дэлбээ ингээд цуглуулж байгаа тий. Гэтэл бид нар нөгөө чихвчээр ингээд шууд тэр орон зайг ингээд ийм зайг алгасаад зүчж байгаа байхгүй. Тэнгуү чинь нөгөө энэ хингэрэн дээр очих дууны эрчмийг нэмэгдүүлж байгаа гэсэн хүчин. Тийм нөгөө зайгаар дамжихгүй шууд дамждаг. Тэгэд яг энэ том чихвч нь дотор зүудгээс арай нөлөөлөл нь бага гэсэн үг. Дотор зүхөр бүр яг нь шууд илүү хүчин нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр гадна зүудгээс чихвч арай дээр арай хэрэглэхэд одоо нөгөө нэг эрчмийн хингэрэг болоо дотор чих рүү ингээд дамжиж байгаа дууны хүчийг яах нь багасгаж байгаа одоо нэмэгдүүлнэ л гэсэн үг. Хойлоо ярилцлагын тус шилж гэнтэй залуучууд гадуур явтаж чихвч зүгөөд явдаг болсон байна гэд гэтлээ замын хөдөлгөөнд оролцохдоо ч юм уу эсвэл баригдаж байгаа байшин барилгын хажуугаар явхтаа ч юм уу нөгөө чихвчээ сонссоор л ингээд явдаг. Гэтэл харамсалтай нэг машин сигналдж байгааг анзаардгүй ч юм уу эсвэл юм нурж ирж байгааг сонсдгүй ч юм уу эсвэл одоо мопед дугуйтай хүн ингээд хонхоо дуурж байгааг анзаардгүй ч юм уу тийм тохиолдлоор ер нь бас гэмтэлд өртсөн тийм тохиолдлууд таны амьдлаг дээр хэр ирдэг вэ? Яг энэ байна. Тэг сайн наашаа ингээ халахад ирж байгаа хүртэл зам дээр ингээд яг нэг машины урдуур ингээд нэг охин ингээд зогсож байгаа хгүй яасан ингээд нөгөөдгөө сигнал даад байхгүй. Тэгээ ингээ харангуй яач хөвчтэйсэн. Тэгэхээр энэ нөгөө түрүүн ярьжсэн ойлоо тэ нөгөө орчны шууганыг давж надад учраас мачаан сонсоо явж идэг. Тэгэхээр өөр чимээг бас сонсохгүй байх магадaltaй. Энэ бол эрсдэлд агуулна. Тийм. Одоо тэр асуулд орох
За тэр мопед унж авч байгаа нэгтэй тэрэнд бол одоо эрсдэлтэй. За дээр маань нөгөө сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байна тий. Тэр хүүхдүүд маань нөгөө сонсголын бэрхшээл чи харагдахгүй учраас зүгээр л харахад хүүхд тий тэр хүүхдийг сонсдоггүй хүүхд гэж олж мэдгүй. Сигналд нь тий тэр хүүхд сонсохгүй байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүд маань бас юм автосол төрсдөх зүйлүүд байдаг. Бид нар бас гэртээ ч юм уу гадуур явж байгаа л чих загтнангууд гартаа тааралцсан юмар ухцдаг тий дэлгүүрээрээ ухцдаг ч юм уу эсвэл шүтэнсний мод хайгаал дэж ихээ ингээд ухаад байдаг. Энэ одоо дадал гэдэг юм уу те буруу зуршил бидний сонсголт сөргүүлж байгаа тийм үзүүлж л байгаа хта. Яг энэ гадна чихэнд маань өөрөө нөгөө чихийг хамгаалах, одоо халдвараас хамгаалах те чигшүүлэх ийм зорилготой одоо хулхны булчирхай авчдаг. Тэгэхээр хулх маань одоо булчирхаанаас үүсдэг хэвийн хүний шүүрэл гэсэн үг. Тэгэхээр бол хэвийн үед бол яах нь тэр жажлах ившээх одоо нэрүүний хөдөлгөөнөөр ингээд хулх маань гадагшилж идэг гэсэн үг. Одоо наад хэсэг рүү гадагшилж идэг гэсэн үг. За энийг бол байнга цэвэрлээд ах шаардлагагүй гэсэн үг байхгүй. За ингээд ухаадах тусам тэр булчирхай идэвхжүүлдэг гэсэн үг. Илүү хулх үүсдэг гэсэн үг. Тэгэхээр хулх маань өөрөө бас тухайн хүний онцлогоос хамаарат, физиологоос хамаарат хуурай аж болно. Одоо нойтон буюу шингэн тий хулх байж болдог. Тэгэхээр энэ тохиолдолд одоо хэрвээ ямар бас тодорхой шалтгаанууд байгаа. Шалтгаануудын улмаас бол хулх ингээд бөөгнөрч болно. Үсээд ингээд бүглөөс үүсгээ тий. Тэр нь арьсаа ингээд юу яагаад өргөсүүлээ. Ингүүл бол бид нар тэрийг заавал авт цэвэрлэж тий өрслийн эмчлэх хэрэгтэй болно гэсэн үг. Тэрнээс ч заавал байнга цэвэрлээд шаардлагатай. Тэгээд цэвэрлэхдээ ингэж байгаа байхгүй нөгөө гадна чихний маань суугийн арьс маш нэмгэн. Тэгээ амархан гэмтэн. Нөгөө салтын арьсны бүрэн бүтэн байдал алдагдангууд халдвар ороод тэгээ гадна чихний өрслөө одоо бид хамгийн илүү гэдэг нь хатаг байна тий. Чихэнд хатаг гараад ингээд гадна чихний өрсөл олоо сууган нариасаад ингээд улаа маш өвдөлттэй юм зориуд гардаг гэсэн. Тэгэхээр таарсан юм болгоноор болохгүй гэсэн. Дээр нь одоо нөгөө чих цэвэрлдэг юм хүн гэдэг байгаа тий. Тэр маань болохоор яг нөгөө усан дорсны дараа энэ ингээл чихмэх доторх усыг л одоо шингээж авах зорилттой гэж ойлгоод байгаа. Яг хулх бол цэвэрлэхгүй яа тэгэхээр хулхийг бол улам цаашлуулдаг. Хүүн. Тий хүүн нэг цугийн одоо улам гүн хэсэг рүү цаашлуулдаг. За цаашлаад яах нь нөгөө хүүхдийн сувагч арай богиногаа насан туршлагын дунджаар 2.5-аас 3 см нөгөө хингэргээ алсаа гэмтэх эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр яах вэ бид нар яаж цэвэрлэмээр санагдвал яг цэвэрлэмээр санагдвал тэр хөвөнгөөс илүү нэг чих цэвэрлдэг бас зориултын хэрэгслүүд байдаг штэ. Тий халбарх руу. Тэднэр нь зүгээр гэсэн үг. Гэхдээ бол ойрхон нэг зөвлөхгүй. Үнэхээр нөгөө нэг тодорхой шалтгаанууд байдаг гэсэн тий. Тэр шалтгаанаас хулхих үүсдэг байхгүй. Үсээд бүр дүүрээд байвал одоо цэвэрлэнэ. Тэрүүнтэй холбоотойгоор ингээд бүр чулуужин гэж ярина да хатуурна. Нилээн хатуу болоод бүр баачаар авах бэрхшээлтэй дээр бас байдаг байхгүй. Тэр маань бол арьсаа аягүй гэмтэйгээ өрсөл үсгээд өвдөлт өгдөг бас тий. Тэр тохиолдолд бол ингээд зориултын усмалаар уусгах цэвэрлдэг. Тий. Тэрийг бол цэвэрлэнэ. Тэрийг бол цэвэрлэнэ. Энэ тохиолдолд бас бага хэмжээгээр сонсгол буурна шүү дээ. Нөгөө дууд амжих хэсэгт саад байгаа учраас. Сонсгол мууцсан тохиолдолд юм уу? За сонсголын бэрхшээлтэй болсон тохиолдолд эмчлэх боломжтой байд юм болов уу? Ер нь орчин үеийн шинжилгээ ухаанд эмчилгээний тал дээр хэр хөгжиж байна? Ямар төвшөнд ер нь явж байгаа вэ? Гэхдээ сонсгол бууруулах шалтгаан ч айгүй олон юм заагаад байгаа тийм. Тэгэхээр нөгөө шалтгаан нь ихлэ юу вэ гэдгээс хамаарат эмчилгээний цаашаа шийдэгдэх ямар хэлбэр тийм. Тэгэхээр сонсгол бууруулж байгаа шалтгаан жишээл өрөвсөл байвал тийм ээ. Гэмтэл байвал гэдэг юм тийм. За ийм байвал халдварын шалтгаантай ч гэдэг юм уу. Тэгвэл бид нар яах нь шалтгааныхаа эсрэг одоо эмийн эмчилгээч ингээ хэрэглэн гэсэн. За цаашлаад эмийн эмчилгээнд үр дүнгүй байдаг ч юм уу эсвэл эмийн эмчилгээ их боломжгүй тохиол мэсцлийн эмчилгээнүүд. Мэсцлийн эмчилгээнүүд нь дотроо одоо нөгөө ард иргэдийн хамгийн ингийн мэдж байгаа нь бол хингэрэг нөхөх гэж байж байна тийм. Хингэрэг цоорхоо одоо энэ хүүхд залуусын дунд энэ нөгөө дунд чихний архаг өрсөлдөөс илбэг байдаг. Цоорхоо л явж идэг гэл тийм. Тэгэхээр тэр чинь яах нь нөгөө бүрэн бүтэн байж ш дуугаа цаашаа дамжуулах хэрэгтэй шүү дээ тий хэлбэлцэх хэрэгтэй. Тэгэхээр тэмчин сонсгол буурчиж байгаа байхгүй. Тэгэхээр хингэрэг нөхөх мэсцэл байж гин сонсголын яснуудыг нөхөн сэргээх мэсцлүүд байж гин. За түрүүн хэлсэн нөгөө одоо сувггүй байж гин гэлдэг чинь тий. Тэгэхээр сувг гарах дэлбээ нөхөн сэргээх гэл энэ хаалганууд байж гин. За дээр нь одоо үнэхээр төрөлхийн сонсгол бууралт. Одоо энэ хүүхдийн сонсгол бууралт. Тэгэхээр тэр нь одоо үнэхээр төрөлхийн сонсгол бууралт. Одоо энэ хүүхдийн 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 сонсгол бууралт. Одоо
сонсохгүй байвал яах вэ гэдэг. Тэр тохиолдол ингээд бүтцэн ирүүл идэх байхгүй. Зөвхөн үйл ажиллагаа нь нөгөө сармууслах асуудлаа сонсголын мэдрэлтэй холбоотойгоор сонсгол болдог гэсэн үг. Үйл ажиллагааны алдагдал яваад байна гэсэн үг. Тэр тохиолдолд бид нөгөө технологид ашигладаг сонсгол нөхөн сэргээх гэдэг. Энэ юу гэх нь сонсголын аппарат. Тэгэхээр энэ сонсголын аппарат нь өөрөө яа гэм бэ гэхээр одоо сонсгол бууралт гэдэг чинь байх ёстой төвшнөөс л одоо сонсох босгох нь өндөрсөө тий буураад юм гэсэн үг шүү дээ. Одоо ингээд хэвийн 90 сонсдог чих нь 20 дБ-ээр сонсох ёстой байтал чинь тэрнээс дээшлээд одоо 35 40 ингээд сонсгол бууралтын зэргүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ байгаа одоо тэр буурсан сонсголын бос одоо төвшин аппарат яадаг өсгөж өгдөг хэвийн хэмжээр. Тэгэхээр яг нь аппаратын тусламжтайгаараа хэвийн сонсох боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө аппарат зүгээр чи гэл тэгэнгүүт одоо хандлах шал өөр болж байгаа л да 10 жилийнхаа өмнөөс бол энэ жах хүүхд аппарат зөөх юм уу? Тэгээ эн чинь бараг л хөгжлийн бэрхшээлтэй болчихж байгаа юм шүү. Аппарат зөнгөөдөлтэй тэгж шууд аюу хүнд хүлээж авдаг гэсэн бол одоо бас сүүлийн үед нэлээ өөр болоод аппарат эргэлээ өндөр өргөн болж байгаа. Ер нь аль 4 сартаас аппарат зүүдэг. Хэрэв төрөлх юм бол тэгээ ер нь бол төрлөө скринд орлоо 3 сартаа ноош батлагдлаа нөгөө сонсголын олон дэлгэрэнгүй шинжилгээнд хийдгэлтэй тэгээ онш нь батлагдаад үнэхээр төрөлхийн одоо бүтцийн ямар нэг өөрчлөлт авахгүй бол одоо бид нар аппарат зөвлөдөг гэсэн. Тэгээ 6 сар хэтэрхүү хугацаанд сонсголын аппаратаа зүүж эхлүүл үеийнхнээсээ хоцордог байхгүй. Тэгээ энэ яаж юм вэхээр нөгөө тархины үйл ажиллагаатай маш холбоотой. Бид нэр зөвхөн чихээрээ сонсдог ш тархиараа сонсдог. Өөрөөр хэлбэл чих зөвхөн дамжуулж байгаа тархи хүлээж аваад бүгдийг боловсруулад одоо яах нь таны мэдээд ойлгоод тогтоогоод эргүүлж хилээд хэл яриа үсээд цаашаа яах нь тань мэдхүү хөгжиж. Тэгээд хүүхдийн энэ нөгөө хөгжлийн хамгийн чухал үе нь амьдралын эхний 2 жил гэдэг байхгүй. Тэгэхээр хугацаа алдгүйгээр онцлогдсон л бол дараагийнхаа амжилтанд орно гэсэн үг. За ингээд сонсголын аппарат зүгээж сонсохгүй тохиолдлууд байна. Хүнд хэлбэрийн сонсгол бууралтууд байна тий. За эсвэл гинт одоо алдрын шалтгаан, гинтлийн шалтгаанаар сонсголоо алдна. Тий сонсгол өдөрлөж ирж болно. Энэ тохиолдолд яаж юм гэхээр сонсгол оруулах хаалга байдаг. Дуунгийн суулгацсан хаалга. Тэгэхээр бид нар нөгөө дуун гэдэг байгаа хэсэг рүүгээ имплант оруулж өгдөг. Энэ имплант манд болохоор 22 электродоос тогтсон байдаг л да. Энэ электрод нь яадаг вэ гэхээр нөгөө сармууслах хэсүүдийг оруулдаг гэсэн үг. Тий хүлээж аваа цаашаа тархив дамжуулах гэсэн үг. Тэгэхээр огт сонсголгүй төрлөө гэхэд яах нь одоо энэ технологиудын тусламжтайгаар сонсох боломжтой хэвийн хэмжээнд. Тэгээд хэвийн хэмжээнд хугацаа алдахгүй урт онцлогтой цаг хугацаанд явах юм бол энэ мэдээж дараа нь нөхөн сэргийх маш урт удаан хугацааны үр дүнд бий болно л доо. Тэгээд яг нэг хэл яриа үсээд бусдтай адил энгийн ажиллаад хөдөлмөрлөө сурч боловсрох боломжтой гэсэн үг. Сүүлийн үед анаах ухаанд гарч байгаа дэвшилтүүд юу байна вэ гэхээр гений эмчилгээнд байгаа. Тэгэхээр гений эмчилгээ гэдэг нь одоо эсийн төвшөнтэй үүдэлсэн эмчилгээ гэж яриад байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан сонсгол бууруулдаг олон тооны генүүд байдаг. Тэгэхээр тэр генүүд чиглэсэн эмчилгээ хийгдэж эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр одоо нэг маш түгээмэл тохиолддог ген дээр бол гений эмчилгээ хүн дээр туршигдсан амжилттай байна. Бага насны хүүхдийн ялангуяа нялх нэраа хүүхдийн одоо сонсголт хэрвээ сонсгол бууралттай шаардлагатай тэр эмчилгээ технологиг ашиглахгүй бол цаашаа тэр хүүхдийн оюуны хөгжилт ч юм уу биеийн хөгжилт гарч болох хоцрогдлууд юу байдаг вэ? Тий энэ дээр болохоор ер нь бол сонсгол бууралтыг ингээд сонсохгүй байгаа ч юм уу сул сонсож байгаа хүүхдүүд заримдаа ингээд оюуны хөгжил жоо хоцрогдтол юм шүү. Таны мэдхүү хоцрогдолтой хүүхд юм шиг харагддаг байхгүй? Андуурагддаг гэсэн үг. Энэ жоохон ойлгоц муутай ч хүүхд юм уу гэл тээ. Гэтэл нөгөө хүүхд маань яг ингээ яхаар бас айгүй муу сонсч идэг ч юм уу тий. Дунд зэргийн, хүндөвтөр зэргийн, хүн зэргийн буралтай өгдөг байгаа байхгүй? Тэгэхээр энэ маань өөрөө ямар сөрөг нөлөөнүүд сонсгол бууралт үүсгдэг вэ гэхээр хүүхд дээр ялангуяа тий. За төрөлхийн байлаа гэ. За ингээд одоо сумзаа онцлогтойгоо хожуу онцлогддог ч юм уу ингээ ямар нэгэн шалтгаанаар ингээ эмчилгээндээ хамрагддаг ч юм уу. Бас эмчилгээнд хамрагдахгүй тохиолдол зөндөө байна. Одоо итгэхгүй ч юм уу. Одоо ихэнхдээ л нөгөө итгэхгүй л байгаа хэл та. Тэгээ нөгөө хүүхд маань хараад ингээл харж байгаа юм чинь хариу үйлдэл үзүүлээд идэх байхгүй. Тэнгүүд өө хүүхдээ сонсож гин гэж яваад аягүй хугацаа алддаг. Манай их сонсдог ингээл хараад идэв штэ гүүгэл идэж тийм юм хийдий тэрийг айдэр гэхээр айд ирдэ штэ ингээл тэдүү хэлждээ штэ гэл тэ. Гэтэл
яг насанд нь байгаа нөгөө хэл ярианы хөгжил байна уу гэхээр үгүй байхгүй. Жишээл 3 настай хүүхдээ чинь 3 үг хэлдэг гэвэл энэ чинь болохгүй шүү дээ. Маш их хоцрогдол явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу явж байгаа нөхөр хамгийн түрүүний нэгдүгээр хүүхд төр бол хэл ярианы хоцрогдол үүснэ. Сонсохгүй болохоор ярьж хэл ярианы хоцрогдол. За энэ нөгөө нэг сонсголын зэрэг бууралт нь ямар зэрэг байгаасаа хамаарат төвшмүүд нь өөр. Одоо хамгийн хөнгөн зэрэг гэх тий. Одоо шивнээ арай сонсохгүй байгаа юм. Хамгийн хөнгөн зэрэг дээр ихэд тийм хүүхд одоо харилцааныхаа 50% алддаг гэж судалгаанууд өгдөг байхгүй. Тэгэхээр хэл ярианы нөгөө баялаг хүртэл бага байдаг гэсэн үг. Хэрэв бүр хүнд хэлбэрийн огт сонсохгүй хүүхдэд бол хэл яриа хүсэх боломжгүй гэсэн. Нөгөө хэлгүүд үлий гэж яриад байдаг тийм монгол хэл. Тэр ухтунж гарч ирдэг гэсэн. За дээр нь энд нөгөө цаана таны мэдэх асуудал явж байна. Тэгээ сонсголоор чинь бид нар ихэнх мэдээлэл аав шүү дээ. Тэгээ боловсруулах тий боловсрон тэгээ яаж ийм вэхээр тархич нь нөгөө синапсууд хоорондоо явж байгаа хэвээр. Мэдээлэл аваад тийм нөгөө интеграцчлал явагдаа тэгээ боловсруулалт явж байгаа хэвээр байхгүй. Тэгэхээр тэрний гол хөгжил чинь 2 нас гэсэн шүү. 2 наснаас хойш ингээл за хонжлагчаал зарим эцэгчүүд ингээл за хөөстөө хүүхдээ том болохоор нь тэгэхээр нь тэрний дараа л тэр дунгын суулгах заалгаач хэлээ. Тэрний дараа л одоо үнэхээр хэл янд орохгүй байна. Цаажрахгүй нь одоо л аппарат чинь зүүчээ гэлдэг байхгүй. Тэнгүүт нөгөө гол тархины хөгжил нь хоцорсон. Тэг үеийнхнээсээ хоцроод нөгөө хоцорсон нөхдлөө нөхөж авахын тулд маш их хугацаа хүч хөдөлмөр зарцуулдаг байхгүй. Бид нэр түрүүнтэй хальт дуртал өнгөрлөө л дөө. Ямар алдаа гаргадаг вэ гэхээр хингэргээ цорхоо. Энэ чихний хингэр уусаа цорхоо штэ гээл тэгээд яваад идэг. Баг бахт яатсан гэсэн ингээл те. Тэгээд энэ хингэрэг цорхоо ингээд удаа яваад авах нь мэдээж буруу гэхдээ хамгийн одоо наад захын энгийнээр ингээд ярахад ямар хор уршиг бидний эрүүл мэндэд үзүүлэх вэ? За энэстэй зөв асуултад юу гэхээр манайх чинь цаг уурын онцлогтой улс л та. Тийм нөгөө хүүтлийн дөрөөлөлтэй хүүтэн багхгүй хүүтэн цаг агаартай ингээд дөрөв үйлрэлтэй ингээд цаг агаар их өсдөг тий. Тэгээ амьсгалын замын алдураар өвдөх магадлал айгүй ихтэй тий. Одоо хүүтнүүд нь тий ханиад их үрдэг л гэсэн үг байхгүй энгийгээр. За тэгэхээр нөгөө зарим тохиолдол бүр ингээд төрөлхийн хингэрэг цаорхоо гэж байгаа байхгүй үгүй шүү дээ. Хингэрэг чинь бүхтэн сайхан саарал нэмгээ ажиллах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр төрөлхийн хингэрэг цаорхоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр хингэрэг хизээ цаорох юм бэ гэхээр гэмтлийн шалтгаантай цаорж болно тий. Одоо яг нөгөө багчаар юм авах чагаат ч юм уу санаанд бодлоор энэ дээр бас нэг анхааруулаа хэлчихэд хүүхдүүд нөгөө хоорондоо аягүй их тэгж тоглолдог санаатай санаанд дүү байдлаар бас алгаддаг хийтэй тий хийтэй ингээ алгадангууд нөгөө агаарын даралтын зөрүүс хингэрэг зурдаг хаардаг цордог л доо тэр энэ гэмтлийн шалтгаантай юмнууд байна осол гэмтлийн дараа байна тий за тэгээ хамгийн их одоо шалтгаан болж байгаа юм болохоор өөрсөл тэгээ хингэрэг цоорхоор чинь яг баг зэргийн хингэрэг бол бага насны хүүхдүүд сорвжиж идэх тохиолдол байна. Тийм гэхдээ ихэнх тохиолдолд цоорхоо илддэг. Тэгээ цоорхоо байна гэдэг чинь архаг өрсөлөө гэсэн үг байхгүй. Тэгээд жоохон ханаа төрөнгүүд эсвэл чих рүү ус оруулахаар тийм ээ дархлаас улрахаар булаг гараад эхэлдэг. Өвдөд өрөөсөө хэлж байна. Тэгэл өрөөсөө тэр чинь өрөөсөө архаг голомт байж гин гэсэн үг байхгүй. Хингэрэг цоорхоо байна гэдэг чинь. Тэгэл хайныг булаг гарч хаан цэвэрлжээл энэ тусаачаал яваад идэг. Тэгээ ийм тусаахтаас нөгөө сонсголт хоруу чанартай юмнууд тусаал бүр сонсголоо буутгах гэсэн үг. Тэгэхээр дур мэдээж янз бүрийн юм бас тусааж болохгүй гэсэн үг байхгүй. За дээр нь тэгээ хингэргээ нөхүүлэх заашгүй шаардлагатай гэсэн үг. Тин чин нөгөө нэг идээд өрсөл голомт яваад байна шүү дээ архаг голомт. Тэгээ хэрвээ энэ ингээд бас урахтай ингээд удаа хугацаа бол гавл тархины өндөрлөл өгдөг. Өөрөөр хэлбэл тархитаа маш ойрхон бүтцээ байгаа байхгүй. Хингэргүй өндөө гэдэг чинь. Тэгэхээр тарих буглах эрсдэлтэй. Ер нь тийм тархины буглаа гар хүндэрсэн хүүхдүүд ирдэг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг тийм цоорхоо булаг гараад байгаа юм чи. Цаан чи амь насны асуудал бас эрсдэлтэй явж байдаг байхгүй. Арах голомт шүү. Тэгэхээр энийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Хингэрэг нөх нь яа хингэрэг нөх гол зорилго юм шиг тэр арах голомтыг эрүүлжүүлж байгаа. Эрүүл болж байгаа. Тэгээ мэдээж яах вэ? Хэр хугацаа ямар байснаас амраа сонсгол тодорхой хэмжээр сайжирна. Мэдээж хингэрэг бүтэн болчихж байгаа юм чинь тий. За, ойл ярилцлага өндөрлүүлээ. Нэвтрүүлгийн цаг дуусж байна. Урьдлага хүлээж авч манай студид ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ цаашдынхаа ажил үйлс өндөр амжилт хүсье. За, агуурч ард иргэдэд хэрэгтэй мэдээлэл төгөөхэд бас орсон бас баярлалаа. Амжилт хүсье та бүхэнд. За би өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чих хамар хоолой мэдслийн засгийн эмч Саруултай ярилцлаа. Дараагийн дугаараар иргэд болцъё.